Дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсын ерөнхийлөгч TikTok-той холбоотой ярилцлагыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр өгсөн байна. За түүний ярилцлагад дурдсанаар TikTok-той холбоотой олон асуудлууд гарч байгаа юм байна. За ялангуяа TikTok-ийн гадаадд одоо үйл ажиллагаа явуулдаг хөлбөр нь гадаадын иргэд хүүхдийг бол тэнэг болгоход чиглэсэн болох нь бол харагдаж байгаа. За гэтэл бол TikTok-ийн хятад хөлбөр нь бол дотоодын иргэдтэй зориулсан. За тэдний одоо өгч байгаа контентуудын агуулга нь бол ерөнхийдөө хятад хүүхдүүдийн боловсролыг дэмжих илүү ухаантай болгоход чиглэсэн ийм байдлаар ялгаатай байдлаар контентуудыг нийлүүлдэгэ гэсэн ийм зүйлийг тэрээр хэлсэн байна. За 11-р сарын 19-нд Францын ерөнхийлөгчийн зүгээс Францын хойд хэсэгт байрлах бүс нутгийн өдөр тутмын сонин болох La Vue du Nord нэртэй сонинд уншигчид нь хандаж хэлэхдээ Макрон уг аппликейшнийг хятадын болон дэлхийн өнцөг булан бүрт санал болгодог хөлбөрүүдийн хооронд ялгаа байгаа гэж онцлсан. За TikTok-ийн хувьд бол хятад компани учраас тэдний дотооддоо хэрэглэдэг хөлбөр нь өдөр тутам тодорхой цагаар хязгаарлагддаг. За хүүхдэд үзүүлж байгаа контентууд нь бүхэлдээ боловсролын шин чанартай байдаг гэж хэлсэн. За мөн тэрээр цаашаа танин мэдхүүн дайнд одоо дэлхий орсон гэдгийг бүгд найрамд хятад ард ус ойлгосон учраас тэдний стратеги нь хүүхэд залуучуудыг тэнэг болгодог зүйлийг бусад оронд экспортлож харин өөрийнхөө залуучуудыг илүү ухаалаг болгодог зүйлийг хүн амдаа түгээж байна гэж мэдгдсэн. За Макроны дурдж байгаа TikTok-ийн хятад хөлбөр буюу Douyin гэдэг хөлбөр нь байдаг юм байна. За үүнийг бол TikTok эзэмшдэг хятадын програм хангамжийн компани болох ByteDance компани хөгжүүлсэн. За Douyin-ийн хувьд 2016 онд хятадын зах зээл зориулан тусгайлан гаргасан ийм хөлбөр юм байна. За жилийн дараа олон улсын хэрэглэгчдэд зориулан TikTok-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн. За аль улсад байгаагаас шалтгаалan өөр төрлийн контентийг үзэгчдэд санал болгодог. Бүгд найрамд хятад ард улс олон улсын олон нийтийн одоо мэдээллийн хэрэгслийн платформудаа хатуу цензур тогтоодог, засгийн газарт тааламжгүй эсвэл улс төрийн одоо докторгүй байдлыг өдөөж болзошгүй альва контентийг гаргахгүй шүүж цензурддаг ийм байдалтай байдаг. За харин энэ нь бол Douyin-ы бодлогот бол илт харагддаг юм байна. Альва контентийг бол бас тодорхой шалгуурын үндсэн дээр ард иргэдтэй түгээдэг. Тухайлах юм бол үндэсний соёл урлагламжлалыг гажуулдуулж, доромжилсан контент түнчлэн үндэсний мэдрэмжийг хохироосон альва материалыг түгээж дэлгэрүүлэхийг хориглодог. Энэ бодлогот 2021 онд батлагдсан хятадын насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах тухай хууль бол нэмэгдэж орсон. За энэ хуулийн дагуу нийгмийн сүлжээний платформудад хүүхдийн хэрэглээг хязгаарсан хэрэгсүүттэй байхыг бол шаарддаг болсон. За үүний үр дүнд ByteDance компани зүгээс 14-өөс доош насны хятад хэрэглэгчид өдөрт 40 минутаар бол үзэх шаардлага тавьсан. За мөн тэд 22-оос 0-6 цагийн хооронд бол тухайн аппликейшнийг хэрэглэх боломжгүй байгаагаар бол хориг тавьсан байдаг. За Douyin-ы хувьд хүүхдэд зориулсан контентууд бол ялгаатай байдаг гэдэг Макроны хэлсэн үнэн хэсгийг одоо баталгаажуулах зорилгоор Euronews зүгээс баримт шалгах бага ажилласан байна. За баримт шалгах баг нь VPN ашиглан аппликейшнийг татаж аваад 13 настай хүүхдийн профайл үүсгэж үтсэн. За энэ үед бол хятадд одоо байгаа байдлаар бол аппликейшнийг ашиглахад хэдэн минут гүйлэхэд уг платформ нь ихэвчлэн боловсролын агуулгатай контентийг санал болгож байсан юм байна. За үүн дотор үндгийг хэрхэн цуунд дэвтээхэд ямар одоо зүйл химийн урвал ажиглагддаг болохыг харуулсан клип, за мөн англи хэл хөгжим, хоолны хичээлүүд зэрэг энгийн одоо химийн болон бусад туршилтуудыг харуулсан видео бичлэгүүдийг үзүүлж байсан байна. За дараа нь TikTok-тоор яг адил туршилтыг явуулж үзэхэд тэнд 14-өөс доош насныхан зориулсан хөлбөр нь боловсролын гэхээсээ илүү зугаат цэнгэлийн шинжтэй ийм контентуудыг агуулсан байна. За энэ дотроо бол сүүлийн үед вайрал болж байгаа бүжиг, хошин шогийн клипүүд бол харуулдаг. За энэ нь бол зарим тохиолдолд тархины ялзарл гэж тодорхойлж болохоос ийм контентуудыг гадны одоо хүүхдүүдэд санал болгодог нь харагдаж байна. За гэсэн хэдий ч TikTok-ийн хувьд бол For You нэртэй бас ийм фид ажиллаулдаг юм байна. За энэ нь бол зөвхөн боловсролын контентыг агуулдаггүй. За үүнээс гадна бол бусад одоо контент бүтээгчдийн бичлэгүүдийг энэ одоо аккаунтад дамжуулан хүргэдэг болох нь харагдаж байгаа. За мөн энэ аппликейшн залуу хэрэглэгчд зориулсан TikTok гэсэн горон байдаг юм байна. За үүндээ 13-аас 17 насны хэрэглэгчд зориулсан илүү хатуу нууцлалын тохиргоотой хязгаарлагдмал дэлгэцийн хугацааг олгодог, сэтгэгдэл бичих, мессеж бичих, хуваалцах зэрэг хязгаарлалт зэргийг багтаасан байдаг. Гэсэн хэдий ч энэ горим нь зөвхөн Америкийн нэгдсэн улсад ашиглах боломжтой, харин Европод ашиглах боломжгүй байдаг юм байна. За мөн нэмэт дуртахад насанд хүрэгчдийн бас горим гэж байдаг. За үүний хувьд бол Douyin болон TikTok хоёулаа ижил төстэй контентуудыг насанд хүрэгчдэд санал болгож байсан туршилтаар харагдсан. За үүнд бол боловсролын видеоноос ахуулаад тархины ялзрал
хүргэх одоо хэм маягийн видеонууд хүртэл багтаж байсан гэсэн хэдий ч дуюун нь ерөнхийлөгч одоо Ши Жинпиний засаг захиргааны зүгээс тогтоосон цензурын хүрээнд бол бас засгийн газартай холбоотой мэдээлэлд бол хязгаарлалттай ханддаг байсан нь Хятадын одоо хувилбараас нь харагдаж байгаа. За Хятадын хувьд бол бүгд дэлхийд аярах залуучуудыг тэнэг болгохоор TikTok-ыг ашиглаж байна гэсэн санаа нь бол анх Center for Human Technology нэртэй байгууллагаас гаргаж ирсэн ийм санаа юм байна. За тус байгууллагыг үүсгэн байгуулагч Кристен Хайрес гэдэг хүн 2022 онд бол 60 минут нэртэй алдартай ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон. За энэ үеэрээ Хайрес хэлэхдээ өдөр бүр дэлгэцийн өмнө 40 минутын хязгаар тавихыг одоо санал болгож байгаа нь технологи хүүхдийг төлөвшүүлдэг гэдгийг бараг Хятад улс хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж хэлсэн. За ингээд өөрийнхөө хэлснийг батлах зорилгоор 2019 онд хийсэн судалгаагаа танилцуулсан. За энэ судалгаа нь Америкийн нэгдсэн улс, Их Британи, Хятад даяар нийтдээ 3000 орчим хүүхдийг хамруулсан. За ингээд бол хүүхдүүдээс санал асуулга авсан юм байна. За хүүхдүүдээс хамгийн гол асуусан асуулт нь том болоод юу болохыг хүсдэг вэ гэж асуухад бол Америкийн нэгдсэн улсын хүүхдүүдийн хувьд түгээмэл хэлсэн хариулт нь инфлюенсер буюу нөлөөлөгч болох сонирхолтой байгаагаа хэлсэн бол Хятад хүүхдүүдийн хувьд сансрын нисгч болно гэж хэлсэн. За энэ нь бол тэдний үзэж байгаа агуулгаас шалтгаалan одоо хүсэл мөрөөдөл нь хэрхэн тодорхойлогдож байгааг бас харуулж байгаа. За түүнээс хойш бол үүнтэй холбоотойгоор улс төрийн цэцгэлтнүүд TikTok-ыг ихээхэн шүүмжлэх болсон. За тухайлах юм бол Хятадын засгийн газар TikTok-ыг ашиглан хүмүүсийн хэрэглэгчдийн мэдээллийг хандаж цуглуулдаг, тагнаж чагандаг гэсэн ийм шүүмжлэлийг бас тавьдаг. 2022 оны 12 дугаар сард Forbes сэтгүүл TikTok-ийн хэд хэдэн ажилтан аппликейшныхаа газар зүйн байршлыг ашиглан сэтгүүлчдийг тагнаж мөрдөж байгаа тухай мэдээллийг гаргасан. За TikTok тухайн үедээ бурууга хүлээж холбогдох ажилтнуудыг нь ажлаасаа одоо халж байсан. За эдгээр гомдлын үндэс нь бол бүгд найрамд Хятад ард улсын 2017 онд баталсан үндсийн тагнуулын хуультай холбоотой тус хуульд зааснаар Хятадын компаниуд одоо улсаас нь хүсэл тавих юм бол улсынхаа тагнуулын байгууллагатай хамтран ажиллах юм шаардлага, хууль зүйн шаардлагыг бол хүлээдэг. За хуулийн 7 дугаар зүйл альва байгууллага иргэн хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлыг дэмжих, тагнуулын үйл ажиллагааг дэмжиж туслалцаа үзүүлж хамтран ажиллаж мэдэж байгаа зүйлээ тагнуулын албатай хуваалцаж тагнуулын нууцыг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. За энэ дагуу бол ерөнхийдөө Хятадын компаниуд за тэр дундаа гадна үйл ажиллагаа явж байгаа компаниуд бол шаардлагатай тохиолдолд тагнуулын одоо үйл ажиллагаа явуулж улстай бол туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж үздэг. За тийм учраас үүнтэй холбоотой олон асуудлууд гарсан. TikTok-ийн өгөгдлийн буюу дата серверүүд нь Ирланд, Их Британд байрладаг. За Их Британи, Ирланд болон Европын холбооны хуулиар бол эдгээр одоо дата центрүүд нь тус улсын хууль тогтоомжинд харьяалагддаг боловч зарчмын хувьд бол их компанид бас үйлчлэх боломжтой харагдаж байгаа. За тийм учраас Еврокомиссийн зүгээс Европын парламенттай хамтран 2023 онд бол шийдвэр гаргасан. За ингэхдээ тус одоо байгууллагт ажилладаг ажилтнууд ажлынхаа тоног төхөөрөмжн дээрээ TikTok суулгахыг хориглосон. За тухайн үед Еврокомиссийн зүгээс уг арга хэмжээ нь байгууллагын өгөгдлийн кибер аюулгүй байдлыг хангах зорилготой гэж мэдэгдсэн. За Еврокомиссийн орчинд бол кибер халдлага үйлдэхэд одоо тухайн аппликейшнийг ашиглаж болзошгүй гэсэн ийм шаардлага үнднээс энэ шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байсан юм байна.